болсон. За та бидэнтэй бас зохиолч хүнийхээ хувьд энэ одоо номын талаар бас үзэл бодлоо хуваалцаж. Би чинь сая өнгөрсөн 9 сарын 20-нд нэг ном гаргасан. Тэгээ тэр номоо өрөөд Сүхбаатарын төлөө одоо Чингисийн төлөө гэдэг болцсон байл. Тэр Монголын зохиолчдын номын үзэсгэлэн худалдаа болсон л да. Тэнд би дүүтэй танилцаад дүү энэ номоо энэ тэр надад дурсгасан. Тэгээ би уншиж үзсэн. Тэгээ надад би сэтгэл хөдлсөн. Энэ бол баргийн одоо хүн хийхээр үйл ажил юм байна да. Тэгээ чи энийг цааш нь нэг ардтан зуршлаач яваач. Энийг би зүгээр энийг одоо ийм хэвлэх гэж нэгэд одоо гэртээ суугаад хэвлээд мөнхтөн бол хэвлжил архин л да. Тэгэхээр энэ холон Батнамын одоо 3-4 Батнамыг 5-600 хуваар энэ төр хэвлэх юм бол бас спонсор энэ төр нэг ивент идэх хүмүүс заашгүй шаардлагатай юм бэл. Би тэгээд дүүд хэлж байгаа. Энэ цаашдаа бол энэ Эрдэнэт Архан Сэлэнг тэгээд энэ замдаагаа байдаг аймагуудын одоо телевиз ярилцлага шууд нэвтрүүлэг хийгээд сайхан санаат улсууд бидээ одоо ивент итгэхэд энийг номыг хэвлүүлээд олонний хүртэл болгох. Тэгээ бол энэ уран зохиол л да. 1990 одоо 90-ад он вэсгэлээд одоо үргэлжлэлийн зохиолын нэг том төрөл энэ төр гэж одоо яригддаг. Шүүм судлаачнаа тэгж бичдэг болцсон. Толстой одоо өдрийн тэмдэглэл бол агуу их том зохиол болсон шүү дээ. Тэгэхээр бол энэ бол өдрийн тэмдэглэл бол том зохиол. Ялангуяа Сибирь миберт аяж усан тухайг сонин сод юм байл л дээ. Тэгээд Сибирьчууд тэр 40-ад оны үед бол солигдсон, хаягдсан. Тэгээд тэр эргэж нөхрөлөд нийгэмшээг баахан улсуудтай уулзсан баг энд. Тэгээд би нэг сонин уншиж ирсэн. Тэгээд нүс энэ Сибирээр явж байгаад хашин нэг ялтоосон гэрэл хараад хүмүүс явсаар байгаа тэр гэрэл дөхөд очсон чинь нэг манайхан юу гэж хэлдэг юм да одоо нэг сүрлээ авахаа гэж ирээддэг. Нэг тийм сүрлээ авахаа дотор нэг хөгшин нөрлөл байж гин. Тэгс яасан энэ бас нэг чөгч одоо схем манай хэвэн гэж ирээд схемоос чүшгэлдэг. Тийм нэг нөхөр. Гоо манай хөгшин одоо ингээд насураад олоончлаа. Энэ хэдэн муур иччих гэдэг. Энийг та нар нөхрөлөө надад энэ уурнаас нэг салгаад өгөөч. Тэгээд тэднээс өнөр та нар гэж ихтэйх юм болчихсон. Тэгээд тэр самганы наваачиж оршуулад тэгэхэд дараа нь тэр өвгөн дэгжсэн гэдэг энэ дэр байж байгаа. За одоо ч яах вэ? Тэгээд та нарт баярлалаа. Дараа нь надад өгөхлөөр энэ хэдэн мөр надад идэх байх та гэж. Тэгэхээр ийм сонин тэмдэглэл төр байж байгаа байхгүй. Тэрний зарим санааг нь аваад одоо би энэ уран зохиол ашиглаж болохоор ч тэр юмнууд ч байж байгаа шиг. За нөхрөл одоо нэг зэрлэг бавгата таарад нэг анчин эмэгтэй нөхрөл хамаг хувцасаа тавилаад хөх мөхө гаргаад одоо дэвсэж барьж байгаад амьд гарсан тийм ч одоо тэмдэглүүд байж байгаа шээ. Тэгэд хүн одоо өсгөө хүн бол хэрвээ бавга тулаад ирэх юм бол тэгж амьд гарсан төх байд юм л дээ. Тэгээд юу л анх удаа л номдоос уншиж үзлээ. Тэгээд ийм сони юм байна. Тэгээ манай дүү Нутхан Баяр бол энэ цаашдаа бол бас энэ спонсор ирж байгаа юм. Тэгээ номыг бол хүн нөгөө одоо хэвлүүлээд бүгдийг тараагаад өгч гэж байхгүй шүү дээ. Тэгээ оюуны талхыг бол хүн хөдөлж авах хэрэгтэй. Би энэ одоо Эрдэнэтийн залуучуудыг тэгээ номон таартай ардтан энийг бас нөгөө нэг олж үзээд хараад цаашаа нөгөө дамжуулан уншиж ер нь цаашдаа бол энэ 18 аймагт хүрэх хэрэгтэй юм билээ. Энэ номыг бол 18 аймгийн номын санд хүргэх авч унших хэрэгтэй юм л. Тэгээ энэ одоо энэ Домогт Бадарчны явган аяллаа түүх гэдэг энэ Оросын холбооны улсын нутгаар аялсан энэ аял энийг бол би нэлээд уншиж байгаа. Би бас яруу найргийн юмнуудыг одоо нэг сонирхож уншаад байдаг. Гадаадын уран зохиол мөхөөл тэгсэн замын тэмдэглэл ялангуяа эднүсийг бол би бол сайн уншиж байгаа. Яагаад тэгж юм гэхээр бол баргийн боловсролтой уншиждаг байхгүй нэг чинь. Яруу найргийн чинь бол дээд оюун санааны агаар бичээд дээд оюун санааны хүмүүс л бараг уншдаг гэж би тэгж ойлгодог шүү дээ. Яруу найраг бол цаана нь бол захиас ийсэн байдаг байхгүй шүү дээ. Баргийн хүн тэрийг уншиж ойлгохгүй тийм байдаг. Зүгээр энэ өдрийн тэмдэглэлд бол хэн ч уншиж чинь бичиг ус гаргадаг нөхрөлөдөө нэг боловсралтай усуд байх юм бол уншиж чинь ойлгож чинь. Тийм учраас энэ өдрийн тэмдэглэл бол хүнд хөрөх цаад утгаараа бол олон хүнийг хамардаг. Тийм уран зохиолын нэг сайн төрөлтэй. Тэгээ цаашдаа бол одоо дүүгийн одоо энэ ажилд бол амжилт хүсье. Цаашдаа ганц Эрдэнэт биш. Дархан, Сэлэнг, тэгээ Хөвсгөл
Ер нь одоо ойрхон шиг нөхрөл явж болох аймагуудаар бол яваач ажлаа тариул өчигдрөөр Улаанбаатараас гараад би гарлах та хүлээж яваараа тэгсэн би урд нь ярьцэл байсан номын телевизийнхэнд. Энэ 12 сарын сүүлээр ч юм уу 1 сар ихээр ч юм уу дахиж ирж одоо Эрдэнэтийн телевизэд дахид шууд нэвтрүүлэхтээс оруул яасан бэ гэсэн тийм санааг бас дүүд хэлмээр санагдчих. Энэ бол их сансурчлах хэрэгтэй л дээ гаргаж тавих. Тэгэд энэ чинь өөрийнхөө эцгийн тэмдэглэлийн дэвтрийг биш чинь хадам эцгийнхээ тэмдэглэлийн дэвтрийг сөгцсөн гэж штэ. Тэгээ энэ бол их том хүн чанар л да. Гэхдээ манай чинь баргийн одоо бэрээчл баргийн хөрөгчл бол хадмын тэмдэглэлийн дэвтрийг өгөх өөрийнхөө одоо тэмдэглэлийн дэвтрийг сөхөхгүй үстэй юм чинь аяж штэ тэр чинь. Тийм болсон юм чинь талах. Өнөө маргааш шинэ одоо хоолны эзэсэнд хийх хоолны тухай бодож байна. Энэ бол асар том хүн чанар. Утхан баярлж байна. Дүүгийн ажил ус үтнэ гэж одоо ингэж хэлэх нь би зохиолчны хувьд, ярман дэрэгчний хувьд эрдэнэчл бол энийг одоо та нар нэг сайн сөхөж хараач. Тэр нь надтай одоо ярьж болно. 99 14 65 61 миний удсаар манай дүү удс хэдүүлээч. 99 96 68 62 гэж тийм удсаар одоо ярьж холбогдож болно. Тэгээ энэ номыг авч уншицгаа. Тэгээ энэ Эрдэнэтийн номын сан цаашдаа бол тавьж одоо худалдаалах хэрэгтэй л дээ нэг. Түүнээс зүгээр одоо ингээд тараагаад өгчих биш. Тийм байж болохгүй. Яруу найргийн одоо үндсийн уран зохиол үндсэл бол хүн тарааж өгснээр авш хүн уншснаар л хэмжигдэх юм л да. Тэгж л ойлгож байна.